Аз жаргал баяр баясгал амжилт бүтээлээр дүүрэн байсан. Тэгээд хамтлагийнхандаа маш их хайртай. Тэгээд үргэлж цаашаа сайн найз нөхөд байхыг хүсдэг. Ямар ч том үйл, ямар ч амжилтанд хүрсэн энэ багш идэг хүнийг хизээж мартахгүй. Энэ сайхан бүжгийн цаашдаа дэлхийн уншаалыг тэнцээд үсэлдэг. Үнэхээр баяртай байна. Ингээд одын гэлбан хамтлаг болон байгалийн ухааныг өнзгөрүүлсэн сургалтад 14 дугаар сургууль хоёр маань хамт 10 жил хүрж байгаа нь үнэхээр одоо түүхэн тэмдэглэвчтэй юм давхар баяр болж байгаа. Тэгээд дээр манай 3 үеийн хамтлагийнхан маань урагдаж хөрөлцөж ирсэн. Мөн одоо энэ зэрэгтэл бол тэр чигээр манай сургуулийн хамт олон байна. Тэр нь энэ 10 жилийн ойг давхцуулаад аймгийн аврах шалгаруулах тэмцээнийг одоо зохион байгуулж байгаа. Маш олон тамирчид байгаа. Манай хамтлаг 10 шавь багш дасгалжуулагч байдаг.
Тэгээд дасгалжуулагч багш нар маань багштайгаа хамтарч анх удаага аймгийн аврах шалгаруулах тэмцээнийг амжилттай одоо зохион байгуулах гээд бүх шүүгчд маань хотоос урагдаад ирсэн. Мөн бидний арга хэмжээнд хүрсэн ирсэн стар хамтлагийнхандаа бас баярлаж байна. Мөн дээр нь одоо манай энэ тэмцээнийг манай 10 жилийн ойг зохион байгуулахад хувь нэмрээ оруулсан Орхон аймгийн одоо боловсрол соёлын газар биеийн тамирын спортын хороо Хангал пас Эрдэнэт үйлдвэрийн залуучуудын холбоо паблик тэгээ 14 дугаар сургуулийн багш сургууль хүмүүжүүлэгчид хамт олондоо үнэхээр одоо энэ олон шавнырийнхаа өмнөөс эцэг эхийн нэрийн өмнөөс баярлалаа талархсан хэлхэн зүйтэй гэж бодож байна. Баярлалаа. Тэгэхээр сургуультай ажиллаж энэ хамтлагийг байгуулад өнөөдөр 10 нас хүрэглээ тийм ээ. Үе үеийн бүжигчдийн хүмүүстээ баярын мэнд хүргэж бас эцэг эхчүүдэд нь баярын мэнд хүргэж. За үнэхээр эцэг эхчүүдэд маш их баярлаж байна. Манай одоо энэ телевизийг үзэж байгаа энэ олон зэрэгтэл олон шавнар маань хүүхдүүд маань бас хүрэлцэн ирж бидний баяраас хуваалцж байгаад би сургуулийнхаа хамт олон багш одоо шавнартаа бүгдээрэнд нь баярын мэндийг хүргээд та бүхэндээ баярлалаа баярлж явдаг шүү гэж хэлье. Амьдралын маань хизээж мартагдахааргүй хамгийн аз жаргалтай мөчүүдийн нэг. Энэ үед биднээс гадна багш маань хамгийн их баярлж биднээ хамгийн их бахархдаг. Бид ч гэсэн багшаараа бахархдаг. Энэ хамтлагт орсон маань миний амьдралын хамгийн азтай, хамгийн жаргалтай мөчүүдийн нэг. Энэ хамтлагийн гишүүн болсноороо би үнэхээр бахархдаг. Миний багш, миний хамтлагийнхан бол миний Азийн одууд. Бусдын Азийн одод тэнгис байдаг бол миний Азийн одод миний хажууд үргэлж надтай цуг байдаг. Би амттай хүн. Миний бахархлуудын нэг бол яахан аргагүй миний бүжгийн хамтлаг юм аа. Би Монтуурт сурдаг. Хичээлээ тараад 14 дэх сургууль дээр бүжгийнхээ бэлтгэлийг хийдэг. Энэ надад маш хэцүү юм шиг ирнэ. Маш сайхан байдаг. Би чөлөөт завгүй ажиллах их дурталтай. Би боддог юм. Бидний ирээдүй, бидний хүсэл мөрөөдөл хаана хүрч хизээ биелэх юм болоо гэж. Магадгүй бид яг одоо хүсэл мөрөөдлөө билүүж байгаа. Бүхэл бүтэн 10 жил. Яг ингэж бодохоор яг өчигдөрхийн юм шиг санагдах хэдий ч энэ яахын аргагүй түүх болон үлдэх гайхамшиг агшин юм аа. Энэ түүх бидний түүх. Ирч хүч, инээдхөр, баяр баясгал, жаргал зовлон, ялалт амжилт, үерхэл нөхөрлөл. Бүгд сайн сайхан дурсамж үлдээсэн байгаа. Миний найзууд, миний багш, бас бүжиг. Миний сэтгэл дотроос хизээч мартагдчихгүй дурсамж байх болно. Би хамтлагийнхандаа маш их хайртай. In the beginning, there was nothing but rocks. Then somebody invented the wheel, and things just began to roll. Did you ever hear a tenor sax, swinging like a rusty axe, honking like a frog, down in the hollow log, baby, that is rock and roll.
охин хонгор зул нь 14 дугаар сургуулийн 11-ийн Б ангид сурдаг. Миний охин хонгор зул энэ Ноттингем хамтлагт 10 дахь жилдээ бүжгэлж байгаа. Энэ хамтлаг нь ер нь бол Монголд хөгжиж байгаа одоо спорт бүжгийн ийм хэлбэрээр бүжгэлж байгаа. Ер нь одоо дэлхийд бас дэлхийн олон тэмцээнүүдэд бас оролцох ийм ирээдүйтэй ийм хамтлагт ингэж бүжгэлж байгаагаар нь би одоо охиноороо энэ хүүхдүүдийн одоо эцэг эхчүүдээр бас бахархдаг юм аа. Би одоо өөрийнхөө охин болон одоо энэ хамтлагаараа л бүжгэлдэг шүү дээ, тий. Энэ одоо хамтлагаараа бүжгэлж байгаа энэ хүүхдүүдийг хараад үнэхээр би бас яг үнэ хэлэхэд эхний үед бол бас нэг их дэмжихгүй ч юм уу одоо ингээд хичээл номондоо илүү их цаг зарцуулаасаа гэж боддог байсан. Яг ингээд тайзан дээр бүжгэлж байгааг нь хараад бас миний сэтгэл хөдлөж энэ хүүхдүүдээр бас бахархах сэтгэл төрж байсан. Тэгээ ер нь бас одоо энэ бүжгийн урлаг гэдэг бол бас хүний эрүүл мэндэд ч гэсэн хүний одоо сэтгэл санаа өөдрөг байх, одоо ажил төрөл амьдрал ахуйн амжилттай байхад ч гэсэн бас ач холбогдолтой ийм одоо спорт урлагийн төрөл юм а гэж бас би бодож бас бахархаж дэмжиж явдаг юм а. За ингээд бид нар бас тэр дэлхийн олимпийн төрөлд орсон Стар хамтлагийн тоглолтыг телевизээр хараад бас сэтгэл хөдлөж байсан л да. Тэгээ ер нь энэ одоо бүжгийн спорт маань ер нь одоо ингээд дэлхийн спортын төрөлд ороод ингээд бүжгэлж байгаа энэ хамтлагийн маань өсөн дэвжиж байгаа. Тэгээ 10 жилийнхаа ойг ингээд тэмдэглэж байгаа бүх одоо хамтлагийнхаа эцэг эхчүүдэд болон хамтлагт бүжгэлж байгаа хүүхдүүд нь ялангуяа энэ одоо спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа энэ буян дэлгэр багштай энэ одоо дэлхийд нэртэй энэ спортын төрлийг хөгжүүлэхэд нь үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Монгол улсад тэр тусмаа одоо орон нутагт ийм одоо спортын төрлөөр одоо хөгжүүлэхэд нь хувь нэмэр оруулж байгаа энэ багшд нь ингээд дахин одоо баяр хүргэж эрүүл энх сайхан бүхнийг хүсье. Буян жаргал багштай энэ бүжгийн клубын эцгийнх бүх бүжгийн хамт олонд нь одоо энэ 10 жилийн баярын мэнд хүргэе хамгийн гол нь. За энэ буян багш бол одоо энэ 14 дугаар сургуулийн хүүхдүүдийг бол одоо болон бус хүүхдүүд байдаг юм чинь. Энэ хүүхдүүдийг бол одоо эдийн зэрэгтэй бүжгийн хамтлаг байгуулж энэ их амжилт гаргаж байгаа эцгийн зүгээс бол бид нар бол маш их баярлаж явдаг. Миний хүү пүрүү хүү 14 дугаар сургуулийн 11 ангид одоо өнөөж 10 дугаар ангид төгсөж байгаа. Энэ дэлхийд нэртэй спорт бүжгээр бүжгэлж байгаад бол эцгийнх бидний хувьд бол маш их баярлаж бахархаж явдаг. Маш их сайхан спортын амжилт гаргаж яваа. Тэгээ сургуулийн захиргаа болон энэ багштай маш их баярлаж явдаг. Эцгийнх эхчүүд нь бас их баярлаж явдаг. Ягаад гэвэл хүүхдүүдэд дэмжиж урлаг спортын тал дээр маш их арга хэмжээ авч цаг тухайд нь бол хүүхдүүдэд бэлдэж ингэж явуулж байгаад бид нар бол маш их бахархаж явдаг. Тэгээ одоо өнөө жил бол одоо энэ хамтлаг бол 10 жилийн хойг тэмдэглэж байна. Тэгээд одоо хойштоо бол үе залгамжлагч хүүхдүүдийн бол буяна багш бол маш сайн бэлдэж байгаад бол бид нар маш их бахархаж явдаг. Дэлхийд алдартай бүж гэдгээр бид нар бол маш их бахархалтай байдаг. Тэгээ хойштоо бол энэ багш болон энэ хамт олонд бол одоо цаашдаа ажлын өндөр амжилт гаргахыг хүсэж өрөөж байна. За өнөөдөр явны маддан гэдэг хамтлагийн 10 жилийн болж байгаа энэ хамтлагийн